Нутгийн бичлэг одоо олон түмэн зохион байгуулалтаар мөрдөн байцаалтыг задлсан бичлэг бол үндсэн бичлэг биш шүү. Би та бүхэнд хэвлэл мэдээлэл байгууллагад хандаж хэлжсэн. Би энэ бичлэгийг задлнаа, ил болгоно гэж хэлсэн. Тийм ээ? Гэхдээ би хуулийн дагуу явах учраас утгыг тайлбарлах боломжгүй байгаа даа. Яагаад гэх юм бол шүүхээр шийдвэрлэгдээгүй. Тэр дундаа манай эрүүгийн байцааны шийдэх хуулинд мөрдөн байцаалтын ажиллагаа дуусгах гэдэг үг маань анхан шатны шүүх хурал хүртэл явагддаг. Тэрнээс биш мөрдөн байцаагч прокурорд өгчдгөл тэгээ болчдг юм биш. Өнөөдөр та бүхэнд прокурорын байгууллагаас зөвшөөрөл авсны дагуу гэж ярьж байгаа үг нь өнөөдөр хууль зөрчсөн шүү гэдэг би хэлмээр байна. Яагаад гэвэл альва прокурор шүүхэд материал ирсэн тохиолдолд хавц дэргийн материалыг дундаас нь сугалж аваад олон нийтэд дэлгэх эрх байхгүй. Манай үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн байдал тодорхойгүй, эмчнэр ямар ч мэдээлэл өгөх болцоогүй, хүн бүр маш их санаа зовцсны дараа олон түмний байдлыг өөр тийш нь эргүүлэх зорилгоор ерөнхийлөгчийн тамгын газрын дарга хоригдож байгаа хүний зургийг ил болгосон. Гэхдээ маш одоо юу гэдгийг бүдүүлгээр буюу үйлчлүүлэгчээс зөвшөөрөл авалгүйгээр зургийг дэлгэсэн. Энэ бол хууль бус. Дараа нь батлан даалтын дараа ч гэсэн одоо ингээд бичлэг дэлгэж байгаа үйлдэлийг бол би хуульчид өнөөдөр цагаатгах талын нотлох баримтын эсрэг яваад байна уу гэсэн харлага төрөөд байна. Ягдвал прокурор мөрдөн байцаагч яллах болон цагаатгах талын нотлох баримтыг зэрэг дэлгэх ёстой болохоос биш зөвхөн яллахын төлөө энэ хүний буруутгахын төлөө ингэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл цацах ёсгүй. За мөн тэд Сүхбаатар дүүргийн шүүх чухам яаж хэний төлөө ажиллаад байгааг ойлгохгүй байгаагаа энэ үеэр илэрхийлсэн юм. За Сүхбаатар дүүргийн шүүхэд эргэлзээ төрөх хэд хэдэн үндслүүд байгааг тэд хэллээ. Улсын ерөнхий прокурор Дорлогжов бол 10 жил хуульчийн мэргэжлэр ажиллаагүй гэдэг нь бол наад захын ямар ч хүн ойлгохоор ийм байсан. Тэгээд Монгол улсын прокурорын тухай хууль дээр бол улсын ерөнхий прокурор түүний орлогч прокуророор наад зах нь 10 жил одоо хуульчийн мэргэжлэр ажилласан ийм хүнийг томилно гэсэн юм заалт байдаг. Тэгэхээр энэ шаардлагыг хангаагүй хүнийг бол тавьсан хууль зөрчсөн байна. Тэ? Ийм учраас энэ ерөнхийлөгчийн зарлиг хууль зөрчсөн байх магадaltaй байна гэдэг өргөдлийг өгсөн. Надаас өмнө бол хоёр жиргэн энэ асуудлаар бол бас өргөдөл гаргасан юм байна лээ. Гэтэл харамсалтай нь үндсэн хуулийн зэс энэ талаар бол албан байгууллагууд бол нэлээд олон хүсэлт тавьж одоо лавлгаа өссөн боловч ирэхгүй байсаар байгаа. Хамгийн сүүлд ирсэн бичиг нь бол 4 сарын 27-нд Сүхбаатар дүүргийн шүүхтэр ерөнхий прокурор Дорлогжов 10 жил ажилласан байна гэдэг тогтоож өгөөч гэдэг ийм хүсэл тавьсныхын дагуу 10 жил ажилласан байна гэдэг ийм хүсэл одоо тодорхойлолт гаргах гэх юм уу тийм ийм асуудлаар Сүхбаатар дүүргийн шүүх шийдсэн байна. Тэгээ зүгээр миний хувьд бол гайх чинь Сүхбаатар дүүргийн шүүх гэж ямар одоо тийм сонин газар болчихвоо тий өөрт нь ямар ч хамаагүй хэргийг тий улсын ерөнхий прокурор 10 жил хуульчаар ажилласан байна гэж огт орон үндэсгүй шийдвэр гаргаж л байдаг тий Сүхбаатарын салбаа дээр хүмүүсийн гарын үсэг цуглуулсан эмэгтэйг 14 хоногч хооронд хорж л байдаг тий гин буруутан тогтоогдоогүй эрүүгийн байцаан шийдэх хууль одоо тодорхойлсон тий хувийн байдлыг нь тодорхойлоод үзэхэд яагаад ч цагдам хорих арга хэмжээ авах шаардлагагүй юм хүнийг цагдам хорж л байдаг тий үндсэндээ ингээд улс төрийн одоо гар хөл болсон ийм шүүх ажиллаж байна гэж үзэж байгаа юм. За сүүлийн үед авилгатай тэмцэх газар шүүх прокурорын байгууллагууд нэгэн удирдлагадор ажиллаж байгаа мэт үүдэл гаргаж байгаа нь энх хоёрт холбогдох хэрэгэн зохиомол улс төрийн хэрэг болохыг харуулж байна гэдгийг тэд энэ үеэр хэлсэн юм а. За мөн өнөөдөр Монгол Ард Үсгэл намын дарга энх хоёрыг батлан даалтанд гаргасан нь дэндүү оройтсон шийдвэр байсан. За хэрвээ батлан даалтанд гаргаж болох л байсан юм бол яагаад эрүүл мэндийнхэн байдлыг ийм доройтуулж байж гаргаж байгаа юм бэ гэдгийг тэд мөн сөглөө. За ийм хэлүүлж ээж яараа гаргаж байгаа юм. Яараа гаргаж байгаа гэхээр үндсэндээ хэрвээ ийм хэлсээр хорж байгаа ингэж хүнийг шаардлагагүй байх нь ингэж хорж байгаа магадгүй харин нас нь эрсдэлтэй байдалд орох юм бол хариуцлага нь гин буруутууд дээр очих нь тодорхой. Эннээс айсандаа өнөөдөр зүгээр эмнэлгийн байгууллагад хайж байгаа байхгүй. Өнөөдөр эмнэлгийн байгууллага ямар нэгэн арга хэмжээ аваад энийг сайжруулж чадахгүй бол энийг зохион байгуулсан захиалсан улс төрийн тэр зүтгэлтнүүд нь биш эмнэлгийн байгууллага бурууг нь хүлээхээр ийм л бодож байгаа гэж бодож байна.
Яагаад энийг бодож байгаа гэхээр жишээ нь өнөөдөр батлан даах тухай шүүхийн шийдвэр гаргах үеийн хязгаарны нэг мөрдөн байцаагч нар нь телевизээр юм засаад эхэлсэн. Тэрнийхээ зөвшөөрлийг аль хэдийн авчихсан. Тэ? Энэ авилгатай тэмцэх газар прокурор шүүх хууч нэг харьяаны байгууллага биш шүү дээ. Нэг нэгнийхээ үйл ажиллагааг хямдаг, хянсан үйл ажиллагаан дээр нь очиж өмгөөлөгчийг байцуулж тал талын юм нэг шийдэг юм шүүдэг. Өөрөөр хэлэх юм бол нэг удирдлагатай босоо тогтолцоотой байгууллага биш байхгүй. А гэтэл өнөөдөр бол хинч харсан босоо тогтолцоотой байгууллага шиг бүх үйл ажиллагаа нь ерөөсөө за ингээд батлан даалтан гаргана. Тэнгууд хойноос нь ийм хэвлэлийн мэдээ явна. Ингээд ийм материалын дэлгэн ингэж тавина гэдэг. Бүр одоо улс төрийн нам сонгуультай бэлдэж байгаа улс төрийн шоунаас илүү ийм зохион байгуулалтыг тавьж шээ. За өмгөөлөгчдийн зүгээс энэ удаа батлан даалтанд гаргах хүсэлтийг ар гэрийнх нь хүсэлтийн дагуу тавьсан бөгөөд урд нь өмгөөлөгчд дандаа хүсэлт бус за шүүх прокурор авилгатай тэмцэх байгууллагын хууль бус үйлдэлийн эсрэг шүүхэд гомдол гаргаж байсан гэдгээ хэлсэн юм а. Бид нар мэдээллээ. Монгол Ардын хувьс улс намын дараагийн хөрийг хэдий батлан даалтанд гаргасан ч түүний биеийн байдал муу байна. Тэрээр 30 хоног албадан саатуулагдаж 11 хоног хуурай өсгөлн зарлсны эцэс өнөөдөр 17 цагийн орчимд батлан даалтанд гарлаа. Түүнийг Монгол үндэсний арчилсан намын дараагийн сайхан Монгол Ардын хувьс улс намын ерөнхий нарийн бичгийн дараа удуулболон Гэргийн цолмон хөө Батчуугар нь батлан даалтанд авсан байна. За одоогоос яг сарын өмнө буюу 2012 оны 4-р сарын 13-ны өглөө 6 цагт Монгол Улсын 3 дахь ерөнхийлөгч Энх Баярыг 600 цагдаагийн хүчээр гэрээс нь албатан саатуулж Төв аймгийн албатан саатуулах байранд хорсон. Тэрээр энэ үйл ажиллагааг хууль бус гэж үзсэн учраас 5 шаардлага тавьж 5-р сарын 4-ний өдрөөс эхлэн хуурай үзэсгэлэн зарлаад 11 хонсон. Энэ хугацаанд Монгол Ардын хувьс улс намын дарга Энх Баярын бие эрс муудаж амь нас нь хормоор хэмжигдэж эхэлсэн учраас Монголын ард түмэн түүнийг ард түмний батлан даалтанд гаргахыг шаардаж байсан юм а. Өчигдөр улс их хурлын нэр бүхий 3 гишүүн болон улс төрийн холбооны гишүүд Монгол улсын ерөнхийлөгчтэй уулзснаар ямар ч үед хүний амнаас чухал гэдэг байр сууринд хүрч өнөөдөр батлан даалтанд энхүү гаргалаа. Монгол улсын 3 дахь ерөнхийлөгчийг батлан даалтанд гаргах сургийг сонссон олон иргэд клиникийн 2 дугаар эмнэлгийн гадаа ирсэн байгаа юм. Тэд Монгол Ардын хувьсгалт намын дарга Энх Баярын биеийн байдалд чин сэтгэлээсээ санаа зовж байгаа нь нүднээ ил байсан. Хэдийгээр шүүхийн тогтоолоор Монгол Ардын хувьсгалт намын дарга Энх Баярыг батлан даалтанд гаргасан ч гэсэн хэвлэлийнх нэг очиход харуулын цагдаа нар буугаагүй байсан. Гэхдээ Монгол Ардын хувьсгалт намын удирдлагууд болон хамтран зүтгэгч мөн Гэргийн цолмон аав ээжийг нь дотогшоо нэвтрүүлсэн байсан юм а. Хүн танихын аргагүй болсон байна. 16 кг дурсан байна. Нүдэн хонхоогоод чихэн хойшоо наалтсан. Тэгээд хоолойноос нь ер нь дуу маш цуун гарч байна. Тэгээд бид ийм үед айхтар ачаалаа гэж юм ярих ёс суртахуун чаалга ярьж болмоор байна. Яг гэвэл чинь одоо эмчилгээ айжмаар эхлэхгүй бол болтгүй юм байна. Энд чинь одоо хоолой зөвхөн одоо хүний хоолойд чинь нэг тал өдрийн уухгүй байж хаад хоолой чинь хатдаг үстэй. Тэгэхээр чинь бүтэн 12 дахь хоног дээр хоолойн дээр юу ч тусаагүй байна гэдэг маань бол тэр хатсан хоолойгоо дэвтээгээс хуулаа тэгэл улаан хоолойн замаар бүх юм одоо ингээд одоо өөрөөр хэлэх юм бол говид тодорхой одоо газар шороо хатах чинь ус асахад шингээдгүй үстэй. Түүнтэй адилхан маш их айзмаар эмчлэх тийм шаардлагатай юм байна. Эмчнэр хэлж байгаагаар бол одоо сэргээх асуудал бол их уднаа. Энд чинь бас тодорхой организмууд нь бол маш их одоо бүр гарцаа авахгүй эмчилгээнд орохоор тийм шаардлагатай болсон. Зөвхөн би сая улаан хоолойтой ходоод гэдэгтэй холбож ярьж шүү дээ. Тэгээд өшөө бүр давсаг зүрх тэгээд бусад тархитлогооны эдис нь одоо ямар хөө байгаа гэдгийг бол одоо эмчнэр өөрснөө мэржлийн хүмүүс хэлэх байх. Ямар ч байсан өнөөдрөөс өнгөрсөн байсан бол энэ яах байсан бол их сэтгэл төрхөөр танигдахын аргагүй л болсон байна. Ингэж хүнийг тамлаж ингэж одоо яг эцсийн мөч хүртэл шийдвэр гаргахгүй байх. Хууль бус шийдвэр гаргахгүй байх. Хууль бусаар одоо ингэж байгаа нь бол тусгүй л байна. Мөрдөн байцаах шатан дуусчаад байхад энэ чинь зүгээр чөлөөтэй явах хэрэгтэй хүнийг заавалж ингэж үлсүүлж, үлсгэлэн зарлуулж ийм байдал хүрэж байгаад бол нэг талаас харамсч нөгөө талаас одоо бас ямар ч байсан жижигхэн ч гэсэн эмчилгээ яг үлсгэлэнгийн эсрэг анхны эмчилгээнд хийж эхэлж байгаад бол бас баярлж байна. Ялан дийлнэ гэж бол итгэж байна. Эрүүл мэндэнд сэргэнэ гэж бас итгэж байна. Эмч нартаа итгэж байна. Одоо тэгээд байдлыг харъя.
Өөр одоо өсвөлгөө зогсооцсон гэсэн үг. Өсвөлгөө зогсоох шийдвэрийн сайн уншиж шийдвэр яг зөв батлан даалт нь гарлаа шүү гэсэн. Тэгээ өөрөө бол одоо өөр сонголт байхгүй учраас ямар ч байсан бид бүгдийн хүсэлт гуйлт ард түмнийхэн гуйлт гэр бүлийнхнийхэн хүсэлт гуйлтыг одоо хүндэтгэж ямар ч байдлаар өсвөлгөө зогсоолоо. Ер нь бол батлан даалтанд гаргаж байгаа ч гэсэн цагдаа хорих шаардлага нөхцөл нь өөрөө байхгүй болчихсон. Цагдаа хорих ямар шаардлага болц. Мөрдөн байцаалт нь үндсэндээ дуусаад шүүгүүд тэргийн шилжчихсэн. Хоёрдугаарт биеийн байдал нь бол одоо хэрэгт нөлөөлөгч гэдэг юм уу тийм чадвар авал алдсан шүү дээ. Биеийн байдал маш муу байгаа. Тийм учраас ерөөсөө цагдаа хорих хүндэслэл байхгүй болсон. Тийм учраас л одоо батлан даалтанд өгч जैन. Цагдаа хорих шийдвэрийг цуцалж ял гэж ойлгож байна. За Монгол Ардын Хувьсгалт намын удирдлагууд болон хамтран зүтгэгчтэй орж очиход Монгол Ардын Хувьсгалт намын дарга инх баяр хэвтэрт байсан ч сэтгэлийн хүчээр бусдаар түшүүлэн босч ирсэн байна. За түүний энэ их сэтгэлийн хүч болон биеийн байдлыг нь харсан хүн бүрийн сэтгэл өөрөө ирэхгүй хямарч байсныг хэлж байсан. За хамгийн гол нь Монгол Ардын Хувьсгалт намын дарга инх баярыг батлан даалтанд гаргах шийдийг сонссон олон иргэд чин сэтгэлээсээ баярлаж бие биендээ баяр хүргэж байсан. За түүний төлөө Монголын олон мянган